Таны хувьд бол баярцагтыг дэмжихгүй байсан. Одоо яг энэ тавилгаан дээр юу гэж харж байна? Юу гэж дэмжих? Чин олон нийтийн сүлжээ байна, олон нийт байна. Нийт бараг 80-аас 90% нь өнөөдөр сөрөг хандлагатай байгаа шээ. Хэрвээ сонгуульд бид нар ялт байгуулах гэж байгаа бол энэ хандлагыг яаж дарах вэ? Чин өчигдөр болсон асуудал биш. Олон жилийн асуудал. Одоо 17-8 жил болж байна. Одоо бид нар баялгаасаа ямар нэгэн байдлаар ашиггаа хүртэж чадахгүй байгаа шээ. Баялгаас хүртэж чадахгүй байгаагийн гол төлөөлөл маань ингээд эргээд арчилсан намд ороод ирцээ. Тэгэхээр ч одоо яаж энэ дэр эвлэлтэн нэгдэх юм? Чинь 17-оос 18 жил гэж урт хугацаа шүү. Хоёр толгойг ярьж байна, 5 толгойг ярьж байна, ухаан удгийг ярьж байна. Байж болохгүй асуудлууд байна шүү. Хэрвээ энэ нөхцөл байдлаар энэ хүмүүс ингээд нам харьяалахгүйгээр энэ төлөөлнөрөө ингэж намуудад оруулж ирж байна гэдэг маань товчхондоо хэлэхэд бид нар дахиад байгалийн баялгаа 10-аас 15 жил хүртэж чадахгүй тийм хугацаар орж ийнө л гэж би бодож байгаа. Олон нийт ч бодож байгаа. Сая би бас тойргоор яваад ирээ өвсгөл болгон орхон гээд намынхантайгаа уулзлаа, ард иргэдтэй уулзлаа. Энийг л ярьж байна. Яагаад ийм нөхцөл байдалтай болчихвоо? За баярлалаа. Тэр намын гишүүд нь бол одоо дэмжсэн гэдэг ийм мэдээлэл хэлсэн л да баяр. Тэрийг баяр зогтоос асуу. Одоо ямар нэгэн байдлаар байгалийн баялаг 3 сая ард түмэнд очих юм ярьж байгаад нөгөөх нь байгалийн баялаг 3-4 гэр бүл байна гэдэг дээр ямар юмныхан тохироо байх юм бэ? Тийм тохироо байх ямар ч боломжгүй. Наадах ч юм бол одоо санаанаасаа зохиогоод ярьж байгаа. Би сая хөдөө явчаад өчигдөр нам дотроос та хэнийг дэмжиж байгаа вэ? ерөнхийлөгчийн сонгуульд хэрвээ арчилсан нам маань арчилсан нам шиг байх юм бол 50-аас дээш насны бүх одоо нэр дэвшигч нарыг бүгдийг 21 аймаг 9 дүүргээрээ буюу арчилсан намын гишүүдтэйгээ уулзалт хийлгээд тэр хүмүүсээрээ нэгдүгээр сонгуулах хэрэгтэй. Хуучин сунгаа гэж ярьдаг байсан. Харамсалтай нь шинэ дүрмээр энийг байхгүй болгосон. Ингээд 378 хүнтэй арчилсан намын бодлогыг агшаасан ийм одоо үндэсний бодлогын хороо гэдэг юм байгуулад тэнд шийдвэр гаргах гэж зүтгээд ах шиг байна. Би бол энийг эсэргүүцдэг. Яг гэвэл үнэхээр 200 мянга орчим гишүүнтэй юм бол хуучнараа 4 байна уу, 5 байна уу, 10 байна уу, 50-аас дээш насны хүмүүс тойроод уулзалт хийгээд тэр чинь маш тодорхой ш. Одоо юу гэдэг 5 хүн гарлаа гэж бид 5 гэж бодъё. Нэг нь гараад энэнгүүд заал дүүрэн алга ташиж гэнэ үү, тал нь алга ташиж гэнэ үү, 3-1 нь алга ташиж гэнэ үү гэдгээр хүн өөрийгөө ингэ. Тийм дүгнэлтийг эхэлж бий болгож иж тэндээс ард иргэдээс буюу одоо арчилсан намын жирийн гишүүдээс тэр хүнээ дэмжиж гаргаж ирж бид нар тэр хүнийг ерөнхийлөгчөд дэвшүүлж бид нар ялт байгуулах ихний алхам явах хэрэгтэй. Харамсалтай нь энийг одоо хийх нүгөө юм мэдэхгүй байна. Чиний түүхтэй арчилсан нам өөрийн байргүй байна гэдэг асуудлыг намын дарга хэлж ирсэн. Тэгэхээр Монголын арчилсан холбоо бас үүн дээр ямар байр суурь одоо өөрөөсөө байруудаа хуваагаар авсан юм. Арчилсан нам байргүй байгаа арчилсан намын дарга нарын л асуудал байна. Тэр өөрсдийнх нь хариуцлагын л асуудал байна. Би арчилсан намын дарга байж үзээгүй болсон боловч одоо тэр шүүхтэр бүртгээгүй. За. Таны нөгөө төмөр замыг гацаасан гэдэг олон нийт зарим шүүмжилдэг шүү. Таны хувьд үүн дээр өөрөө ямар байр суурь байдаг вэ? Төмөр замыг гацаагүй төмөр замын бодлого 2010 онд улсын хурлаар батлагдсан хөрөнгө мөнгөний шийдэггүй. Хөрөнгө мөнгөний шийдэггүй. Яг бол төмөр зам гэдэг чинь дээд үтс том бүтээн байгуулалт. Мөнгө байхгүй тэр бүтдэггүй. Харамсалтай нь мөнгөний бүтцсэн байсан тэрийг Сүв Батболдын засгийн газар дээр гаргаж өгөөгүй. Ингээд дараагийн сонгуул руу орсон. Мөнгө бүтсэн тохиолдолд буюу тэр коронавирус гарсан үедэр бол 1000 орчим километр төмөр замыг нэг жил 8 сарын дотор дорол бариад бий болгоцсон тийм ээ. Монголчууд өөрсдөө барьсан. Тийм учраас энийг гацаасан биш мөнгөний ирэх барьж байгаа хүмүүс шийдээгүй шийдсэн тохиолдолд ийм хурдан барьцдаг юм а гэдгийг үзүүлсэн гэж би одоо бодож байна. Ерөнхийлөгчийг нэг удаа сонгоно гэдэг хуулийн асуудал бас үндсэн хуулийн цэцтээр очсон асуудал дээр та юу юм? Үндсэн хуулийн цэцтээр нэг удаа гэж очоогүй ерөнхийлөгчийн одоо ерөнхийлөгчийн хууль одоо үндсэн хууль хоёр зөрчилдөд байна. Үндсэн хуулинд ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр гэсэн ерөнхийлөгчийн хуулийн дээр 4 жилээр 2 удаа гэдэг байсан. Энийг нэг болгоно л гэсэн одоо шийдвэр юм байлаа. За баярлалаа. Харбины хууль дээр та ямар байр суурьтай вэ? Харбины хуулийг одоо гэрээд нууцад авсан нь бас
бас өнөөдрийн анхаарал татж байгаа шүү. Харьбины хуулийг одоо та нар бүр эхнээс нь ямар учраас дээр гэрээр орсныг тухайн ерөнхий сайдаас асуу. Яг гэвэл энэ гэрээ чинь Сүхбаатарын Батболд ерөнхий сайд байх үедээ хийсэн нүүрсний улбаалсан үнэтэй холбоотой юм байлаа. Миний мэд сонссноор.